자, 얼음인데 다 부분만 ажилтараад гэр орон руугаа явцгааж гэнэ үү. Миний хувьд өнөөдөр жоохон гадуур ажилдаа явж байна. Тэгээд өнөөдөр хоёр дахь өдөр хүн биз дээ. Хоёр дахь өдөр чинь бид нар чинь лайв хийдэг бас юм уламжлалт тогтцоод байгаа. Тийм учраас бас лайвыг хий гэж бодлоо. Өнөөдөр бид нар бол энэ хорт хавдар болон вирусуудын уялдаа холбооны талаар ярих гэж бодож байгаамаа. Ялангуяа энэ элэгний хорт хавдрын вирус болон бусад одоо шалтгааны талаар ярилцъя гэж бодоод өнөөдрийн лайвыг эхлүүлж байна. Та бүхэн маань орж ирээд сайхан бусаддаа шеэрлээд өгөөрэй. Энэ лайв бол одоо ялангуяа энэ Монголд энэ вирусын халдвартай болон өмнө нь вирусын халдвараар одоо халдварлаж байсан улсууд яагаад одоо сүүлийн үед одоо хорт хавдар их хожуу шатандаа илрээд байна вэ гэдэг талаар ярилцъя гэж бодож байгаа. Тэгэхээр та бүхэн маань орж ирээд төрүүлж орж ирсэн нь бусаддаа түгээгээ шеэрлээд ингэж байж байгаарэ. Тэгээд энэ талаар ярья гэж бодож байна. Чөлөөтэй ярилцлах одоо кофе шоп дотор сууж байна. Кофе шоп дотор чөлөөтэй ярих гэж бодоод байж байна. Орж ирсэн улсууд маань сайхан чөлөөтэй юм асуугаад асуусан асуултанд нь хариулж байя. Ороод ирээрээ бүгд. Тэгээд та бүхэн юу яачих? Хэрвээ цаашдаа энэ эрүүл мэндтэй холбоотой лайв сонсъё гэж бодож байвал энэ миний энэ юг фэйсбүүкийг дагаад фоллоу хийгээд дагаад өгөөрэй. Тэгэх юм бол дараагийн лайвууд бол та бүхэнд маш хурдан шуурхай шууд хүрнэ. Даахгүй болохоор зэрэг зарим лайвууд бол алдагдаад та бүхэнд бас хүрэхгүй бас удаж магадгүй. Тийм учраас сайхан шеэрлээд тэгээд дагаад өгөөрэй л гэж одоо хүсмээр байна. За эм чинь бол элдв янзын тийм эм бараа бүтээгдэхүүн рекламддаггүй байгаа. Ер нь бол эрүүл мэндийн боловсролыг олгоход элдв янзын эм витамин, элдв янзын бэлтгэл, сүлжээний бүтээгдэхүүн рекламдаад байх нь бол их буруу зүйл гэж боддог ийм хүн байгаамаа. Тийм учраас миний лайвын дундуур ямар нэгэн бараа бүтээгдэхүүний реклам явахгүй гэдгээр онцлог шүү гэж хүсмээр хэлмээр байна. За гэж энэ өнөөдөр ч хүн байгаа юм уу? Байгалах л та. Байгаа байлгүй дээ. Наад чинь л гарч ирэхгүй л байна. Харж байна. Хүн бол байшгүй юм тий. За тэгээд та бүхэн орж ирж гин үү? Яриа эхлэхэд бэлэн болсон уу? Юу болж байна? За нэг минут хүлээчээ тэгээд минутын дараа нэг хэдэн хүн ахиухан цуглархаар нь зэрэг яриагаа үргэлжлүүлэе гэж бодож байна. Баярлалаа. Хүмүүс байшгүй байна тий. Энэ одоо наач угаасаа өдрүүчөөд бас гарч нэгэн тоон харагдгаа байсан бах та. үгүй тэрэндээ юунаас юм бэл. Хаанаас өдөөс шалтгаалсан бэл. Тийм үү. За өнөөдөр та хаагур аваа юу? Сонь хаагурч байх одоо ажиллаа хийж байгаа л тэгэл бас нэг ажил хэрэг энэ шаардлагаар хотын төв рүү ороод ирчихсэн байж байна. Би ч одоо хотын төв рүү хаяал орж ирэх юм байна шүү дээ. Хотын төв гэдэг чи одоо бас их хөгжсөн байна. 100 цаг болчихсон бас сайхан дээ гадуур бас явахад бас сайхан. Би ч ер нь яг нэг үгүй тэр нэг одоо эмчийнхаа үзлэгийн өрөөнөөсөө бараг л гарч чадахгүй тэндээ бараг л амьдрах нь холгүй байх юм биш үү? Тэгээд тэндээ өрөөндөө хоолоо идчихнэ. Тэгээд өрөөндөө хоолоо идэх нь болохоор зэрэг яг ямар учиртай гэхээр зэрэг бас хүлээж байгаа улсууд тэр чинь үүдэнд ингээ хүлээгээд хүн үзүүлэхгээ байж хахад нь хоол идэх гээд бүтэн цаг ингээ гараа явчих юм бол бас тэр улсууд чинь бас хүнд өвчтэй улсууд хүлээж явахд бас би бас санаа зовоод нэг гадуур хоол идэж чаддгүй шүү дээ. Тэгэл эмнэлэгтээ өрөөнд дотроо маш хурдан хоолоо идчихдэг. Гэхдээ яг хурдан хоолоо идэж ингээд очиж зүггүй халуунаар нь яачихгүй л дээ. Гэхдээ ер нь бол би хүмүүсүүдэд хэлж захидгийн хоолоо сайн хөргөжөөд идэж байгаарэ. Тэгэхгүй л халуунаар нь идэх бол эрүүл мэндэд аюултай байдаг шүү. Ялангуяа улаан хоолой хорт хавдар үүсчих гээд байдаг. Тийм учраас ер нь бол болж игэл хоолоо одоо хөргөж жоод айтайхан идвэл эрүүл мэндэд их тустай байдаг юм аа. Тэгээд би нэг дунджаар нэг 5-аас
20 минутын дотор идэл. Тэгэл хоолоо идэж дуусангуудаа л үзлэгэндээ буцаад орчдөг. Тэгэхгүй болохоор хүлээж байгаа улсуудыг бас нэгдүгээр хөндлөж гин, хоёрдугаарт бас хэцүү штэй бас хүнд өвчтэй улсууд хүлээгээд байна гэдэг хэцүү. Тийм учраас дандаа өрөөндөө иддэг болсон. Би ч бас өмнө нь бол бас гадуур бас цайны цагаараа гарч хооллдог бас үе бол байсан. Гэхдээ одоо бол дандаа л өрөөндөө иддэг болсон шүү дээ. Тийм учиртай байна. За юу руу орох вэ? За сэдврүү орох. За ерөнхийдөө нэг сүүлийн үед энэ элэгний хорт хавдартай улсууд сүүлийн үед гэлтгүүд ер нь л их хожуу шатанда орж ирэх юм аа. Энэ хожуу шатанда маш их эмчилгээ авахд хэцүү болцсон үедээ орж ирж байна. Яг тэгвэл элэгний хорт хавдар томрох тусмаа одоо амь насанд илүү аюултай, эдгэрэлт нь хэцүү, үр дүн муутай болж эхэлдэг. Тийм учраас өнөөдөр би та бүхэнд юу гэж хэлмээр энэ хэр зэрэг та ямар вирустэй юм бэ? Тэгээд ямар вирустэй хүнд ямар хорт хавдар хэдий насандаа ингэж хяналтанд орж явах хэрэгтэй вэ? Ямар хавдар үүсэхдээ хялбархан байдаг вэ гэдэг талаар л энэ талаар нэлээд онцгойлон ярих гэж бодлоо. Яагаад гэвэл зарим өдөр ингээд бүр хожуу шатандаа орцсон хавдартай улсууд орж ирэхээр манай хүмүүсүүдийн энэ мэдлэггүй тэгээд дээр нь энэ эрүүл мэндийн боловсролгүй за зарим тохиолдолд бол хэнэггүй за тэр хүнээс шалтгаалахгүй ч байна тийм үү. Тэр хүний эргэн тойронд байгаа улсууд нь бас мэдлэггүй энэ гинэн байдлаасаа болоод бид нар маш их олон улсууд бол одоо эрүүл мэндээр амь насаараа хохирдгийм байна гэдгийг одоо өдөр болгон л ингээд ойлгоод байгаа. Тийм учраас энийг дахин ярихгүй болохгүй ийм сэдв юм байна гэж бодоод өнөөдөр энэ талаар бас дахиж нэг ярихгүй болохгүй. Жишээд бол одоо сүүлийн үед ингээд орж ирж байгаа улсууд зарим хавдар нь ингээд 10 см, зарим нь 20 см, зарим нь одоо 6-7 см дандаа нэлээд том болцсон ийм хорт хавдрууд их орж ирж байна. Тийм учраас яг уу зарим тохиолдолд аз таарад тийм ээ хаглах боломжтой байх юм бол тийм улсуудаас амь аврагддаг тохиолдол байна. Гэтэл эмчилгээний сонголт бол хавдрын хэмжээ томрох тусам бол сонголтууд нь цөөрөд эхэлдэг. Маш олон сонголтууд байдаг байсан бол сүүлдээ ганцхан сонголтоор очдог. Иймэрхүү шалтгааны улмаас энэ хүмүүсүүдэд бол мэдлэг чухал юм байна гэдгийг бол их ер нь ойлгоод байгаа боловч дахин хэлэхгүй бол болдгүй байна гэдэг утгаараа ярьж байна. Тийм учраас та бүхэн сайн шеэрлээд өгөөрэй. Яг бол Монгол хүний эргэн тойронд бол элэгний вирусгүй хүн бол байдаггүй. Чухам ямар вирустэй байна. Тэгээд тэр вирусны хүндрэл нь юу гарч ирж байна гэдгээс л хүн болгоны тавилан янз байгаа болохоос биш. Огт одоо эргэн тойронд нь ах トゥ нар дотор нь элэгний вирусгүй хүн гэж байхгүй шүү дээ Монгол хүн. Ерөөсөө л түгээмэл өвчин учраас. За тэгэхээр зэрэг элэгний вирус, элэгний А вируснаас бол эхлээл ярил л да. Элэгний А вирус гэдэг бол ерөөсөө нөгөө биднуусын одоо дээр үед хэлж заншснаар бол бохирын шар байхгүй. За бохирын шар гэдэг өвчин бол нэг давуу талтай. Давуу тал нь юу вэ гэхээр зэрэг хизээч архагшиж урт хугацаагаар элэгний одоо архаг өмслийг үүсгдэггүй. Тухайн үедээ маш хүчтэй шарлаад бүрэн эдгрээд тэгээ насан туршдаа дахиж тэр одоо бохирын шараар бол дахиж халдвар бол авдаггүй. Ийм л одоо өвчин юм байна. Тийм учраас элэгний одоо бохирын шар буюу тэр элэгний А вирусын гаралтай хорт хавдар гэж байдаггүй маа. За элэгний А вирус буюу тэр бохирын шараас гаралтай гол аюул нь бол элэгний комбонд ороод элэгний дутагдалд орж нас барах тохиолдол бол мерсэр бол байдаг. Тэр нь ч тэгтээ нэлээд ховор байдгийг. Тэр утгаараа бол энэ бол тийм их аюултай өвчин бол ерөөсөө биш. За хоёр дахь өвчин нь бол тэр элэгний Б вирус гэж байгаа тийм үү. За элэгний Б вирус бол элэгний хорт хавдрын одоо маш том гол шалтгаануудын нэг гэж үзэж байгаа. За тэгэхээр зэрэг энэ том шалтгааны нэг гэж бид үзэж байгаа шалтгаан нь юу юм бэ гэхээр зэрэг элэгний Б вирус бол өөрөө элэгний хорт хавдар үүсгэх одоо үндсэн одоо шалтгаануудын нэг буюу өөрөө хорт хавдрын одоо хүчин зүйл гэж үздэг юм аа. Тийм учраас элэгний Б вирустэй хүн бол ерөөсөө л 40 наснаас дээш бол бүх насаараа хорт хавдрын хяналтанд явж байгаа шүү. Бүх насаараа шүү. 32 хаяа нэг биш. Тэгэхээр биднүүсийн хамгийн том одоо амь насаа эрсдүүлээд байгаа хамгийн том шалтгаан хаяа нэг эмчит үзүүлчихэд гайгүй болохоор нь тайвшраад хайчаад идэг. Энэ юуроос Монгол хүний одоо элэгний өвчнөөр нас орж байгаа хамгийн том шалтгаан мөн шүү.
Нэг удаа үзүүлээд арай гайгүй санагтаарн зэрэг хайчдаг. Гэтэл өвчин гэдэг чинь гайгүй чигээрээ байхгүй шүү дээ. Хаяа хүндэрнэ, хаяа одоо илүү ноцтой байдал руу шилжин нэг хэвэндээ байгаад байдаг өвчин гэж байдаггүй байхгүй да. Тэгэхээр зэрэг биднүүсийн хамгийн том алдаа бол нэг удаа үзүүлээд за гайгүй байна гэдэг мэдээ авангуудаа тэр чигээр нь 2 3 жил, заримдаа 5 6 жил, заримдаа бүр 10 жил тэр өвчнөө тэр чигээр нь хайчдаг. А гэтэл Б вирус бол тэгж зүгээр ингээд орхичиж болдог өвчин бол ерөөсөө биш. Хэдийгээр Б вирусын гаралтай хатуурал байхгүй ч гэсэн, элэгний Б вирусын тоон цөөхөн байсан ч гэсэн, алаад цасаад одоо элэгний өрөөсөд байхгүй байсан ч гэсэн та Б вирустэй л бол хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлийг өөртөө аваад явж байна л гэж бодох хэрэгтэй. Тэр зэрэг Б вирусын онцлог нь юу вэ гэхээр зэрэг залуу насандаа хорт хавдар үүсч болдог. Голдуу. 32. За ер нь бол биднүүсийн судалгаагаар бол 32 наснаас бол элэгний БД вирусын хорт хавдар бол үүсэж байгаа юм. Биднүүсийн хийж байгаа судалгаагаар бол. За тэгээд заримдаа 34 нас, 36 нас, за тэгээд 40 наснаас бол элбэгшээд эхэлдэг. Тэгээд 40-оос ер нь нэг 60 70 насны хооронд хамгийн элбэг. За ер нь тэгээд 50-аас одоо 60 насны хооронд бол бүр одоо оргил үе. Ялангуяа одоо элэгний одоо эрэгтэй хүн дээр бол элэгний Б вирустэй хүн дээр 50-аас 60 насны хооронд хамгийн одоо Б вирусны гаралтай хорт хавдар үүсэх оргил нас хамгийн их үүсэж байгаа нас. А гэтэл эмэгтэй хүн дээр бол 60-аас 70 насны хооронд бол оргил нас нь орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг хүүс бас их холбоотой. Эмэгтэй хүнийх бол арай хожуу үүсдэг бол эрэгтэй хүнийх бол нэг 10-аад жилээс өмнө 5-аас 10 жилийн өмнө илүү оргил хамгийн хавдар үүсэх нас нь бол 50-аас 60 нас гэж үздэг юм аа. За ийм учиртай байгаа. За дараа нь ямар асуудал орж ирж байгаа гэхээр зэрэг элэгний С вирус. За С вирусын хувьд бол нэг онцлог нь бол голдуу хатуурлын дараа хавдар гарч ирдгээр онцлог. Өөрөөр хэлбэл хатуурал үүсээгүй байхад гинт хорт хавдар одоо С вирусын гаралтай хорт хавдар үүснэ гэдэг бол ховор байдаг. А гэхдээ бас байдгийн шүү. Архаг өрөвсөлтөд явж байгаа элэгний С вирустэй архаг өрөвсөлтөд явж байгаа гинт хавдар гарсан улсууд бас мэрсэр байдгийн. А гэхдээ ховордол байдаг байхгүй да. Түүнээс биш. Огт одоо хатуурал үүсгүйгээр хавдар одоо үүснэ гэдэг юу зүйл бол бас биш. Зарим хүн дээр бол тохиолдно. Гэхдээ ихэнхдээ хатуурлын суурин дээр хавдар үүсэх нь элэгний С вирусын дээр бол элбэг тохиолддог юм аа. За тэгэхээр зэрэг элэгний С вирусын асуудал бол Монгол улсын хэмжээнд бол шийдэгдсэн. Бүрэн устгаж байгаа. С вирусыг устгах шиг амархан юм байхгүй бас. Ерөөсөө 3-аас 6 сарын дотор л ерөөсөө бүрэн устгаж байгаа. За над дээр хийж байгаа эмчилгээнд орж байгаа улсуудын бол бараг 90% нь бол ерөөсөө 3 сарын дотор л бүрэн эдгэрж байгаа. За тэгээд нэг цөөхөн улсууд бол нэг за 10% ч хүрэхгүй дээ, нэг 2-оос 5% нь бол 6 сарын курс эмчилгээнд бол хаяа ордог. За тэр нь бол их ховор. Тэгээд аль ч тохиолдолд бол голдуу бүрэн эдгэрж байгаа. А зарим тохиолдолд бол С вирус бол бүрэн эдгэхгүй тохиолдол бас байдаг. Дахиж гарч ирэх тохиолдол байдаг. А тэр үед бол бид нар дараагийн шатны буюу 2 дугаар шатны эмчилгээ хийж байгаа. Монгол улсад энэ 2 дугаар шатны эмчилгээ нь ороод ирсэн. Тэгэхээр хэрв та эхний оролдлогоороо С вирусаа устгах чадаагүй бол 2 дахь оролдлогон дээр одоо 2 дугаар шатны эмчилгээнд орохоор бол ирээд эмчилгээнд орж болно. Над дээр бол ийм 2 дахь шатны эмчилгээнд орсон улсууд байгаа. Нэлээ олон байгаа. Тэгэхээр зэрэг С вирусыг устгахгүй хайж л болохгүй. А устгахгүй хаях юм бол Б вирусээс илүү хавдар үүсэх эрсдэлтэй шүү. Монгол улсад С вирусын эмчилгээ орж ирэхээс өмнө хорт хавдрын үндсэн шалтгаан бол С вирус байсан шүү. А дараа нь С вирусыг устгасны дараа бол одоо сүүлийн үеийн биднүүсийн судалгаагаар ингээд харахад бол С вирусын гаралтай хорт хавдар дөнгөж 20% гэж хэлж байгаа. 25-6% гэж хэлж байгаа. А гэтэл Б вирусын гаралтай хорт хавдар бол 50% дээр явж байгаа байхгүй юу? Нийт хорт хавдар дотор эзэлж байгаа хувь. Одоо бол нөхцөл байдал өөр болсон. С вирусыг устгуул эртхэн шиг устгаарай. Олон жил С вирустэй явчих юм бол хорт хавдрын суурин тавигдчихдаг. Нэгэнт суурин тавигдсны дараа та С вирусыг хичнээн устгаад нэмэргүй хорт хавдар гарч ирдээрээ л гарч ирдэг. Тийм учраас та хэрв С вирусын эмчилгээнд орж амжаагүй бол яаралтай эмчилгээнд ороорой. А ороод амжицсан бол хянаад яваарай. С вирусаа устгуулсан гэж тайвширч болохгүй. А юунд дээр тайвширч болох вэ гэхээр зэрэг С вирусыг устгасны дараа элэгний өрөвсөл арилждаг юм. Хатуурал зогсчдаг юм.
Хавдрын суурь бол бүү мэд шүү. Энэ дээр бол тайвширж явж байгаад би вирусаа устгацсан юм чинь над дээр хавдар үүсэхгүй гэж тайвширч явж байгаад гиндээд нас орсон тохиолдол маш олон байна. Тэгэхээр энэ дэр гиндэж болохгүй л гэдгийг би одоо С вирустэй байж байгаа С вирусаа устгуулсан улсуудад бол та бүхэнд бол анхааруулж хэлье. Яг бол өнөөдөр Монгол улсад С вирусаа устгуулсан 70 гаруй мянган хүн байгаа. Энэ дотор тайвшраад өөрийгөө орхичихсан элгэнийхээ хяналтыг хайчихсан улсууд байгаа шүү. Та бүхэн бол хязгаарч тайвширч болохгүй хянаад явж байгаарай. Ялангуяа 10-аас дээш жил хэрвээ та С вирусыг тэгээд явцсан бол тань дээр бол наад чинь эрсдэлт хүчин зүйл чинь бол байж байгаа шүү гэж би одоо чадах ятгаараа ойлгуулах гэж одоо хичээж байна. За С вирусыг би нэлээд ойлгомжтой ярьсан гэж бодъё. За дараа нь дельта вирус. За дельта вирустэй хүн бол ерөөсөө дан Б вирустэй хүнтэй харьцуулахад хорт хавдар үүсэх эрсдэл нь ч өндөр, хатуурд үүсэх эрсдэл нь ч өндөр, алаа тасаад өндөр одоо өрөвсөл өндөртөө явагдах нь ч одоо өндөр, илгэний эс нь гэмтэх нь ч өндөр байгаа шүү. Тэгэхээр зөв хэрв та БД вирусын хавсарсан халдвартай бол дан Б вирустэй хүнээс илүү өөртөө анхаарах, илүү өөрийнхөө эрүүл мэндийг анхаарах ёстой гэж ойлгоорой. За та бүхэн маш олон хүнд цааш нь шеэрлээд түгээгээд өгөөрэй. Одоо таны хийж чадах буян бол тэр. Маш олон хүн түгээгээд өгчих юм бол энэ одоо тэр маш олон хүн одоо элэгний хорт хавдрын хожуу шатанд орж ирэхгүй маа. Тэр улсууд бол магадгүй эрт үедээ илрүүлэх юм бол бүрэн эдгэрдэг. Нэг л зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Элэгний хорт хавдар амар аюултай өвчин бас биш. Эрт үед нь эдгэчих юм бол бүрэн эдгэрдэг юм бас боломжтой өвчин. Хожуу шатанда илэрх юм бол магадгүй бүрэн нас бардаг өвчин. Яагаад ч эдгэрдэг өвчин бас байдаг. Тийм ээ. Тэгэхээр зэрэг ерөөсөө хизээ илрүүлэх үү гэдэг бол элэгний хорт хавдрын бүр зүрхнийх нь одоо зүрх хамгийн чухал зүйл шүү. Эрт илрүүлж чадвал тэр өвчнөөс бүрэн өөрийгөө хамгаалж чадсан гэж бодож болно. Хожуу илрүүлэхэд бол хэцүү. За тэгэхээр зэрэг би дахиж хэллээ. Элэгний БД вирустэй хүн бол дан ганц Б вирусын халдвартай хүнийг бодвол илүү хорт хавдраар өвчлөмтгий, элэгний хатууралдаа руу оромтгой, за элэгний дутагдал руу оромтгой, амь насаа илүү алдамтгай байд юм аа. Монгол улсад элгээ шилжүүлж байгаа элгээ солиулж байгаа улсуудын дийлэнх нь элэгний БД вирусын хавсарсан халдвартай улсууд байдаг шүү. Тийм учраас та бүхэн энийг бас сайн ойлгож ялгаж чаддаг байгаарай гэж хүсмээр. За тэгээд дараа нь бол би нас гэж нэг чухал юм хэлсэн тийм үү. Ер нь ерөөсөө 40 нас гэдэг чухал нас байгаа. 40-оос дээш бол хүний дархлаа суларж эхэлдэг, хавдар үүсэмтгий болдог, насжилт нэмэгдэж эхэлдэг, хавдар үүсэх эрсдэл нэмэгдэж эхэлдэг. Тэгэхээр зэрэг 40 гэдэг тоог л хязгаарч битгий мартаарай. 40-оос хойш асуудал хүндэрнэ. За энийг ойлгосон тийм ээ. За тэгэхээр зэрэг элэгний Б-г ярьчлаа, дельта вирусыг ярьчлаа, С вирусыг ярьлаа. За тэгээд одоо бохирын шар вирусыг ярьлаа тийм ээ. Ер нь бол энэ дөрвөн вирус дотроос хамгийн их аюул багтай нь бол бохирын шар буюу элэгний А вирус. Одоо С вирус бол аюул багтай вирус руу орчихсон. Яг бол бүрэн эдгэрээд байгаа учраас. Одоо аюултай хоёр вирус л үлдчихэд байна шүү дээ. БД вирус гэдэг нэг хоёр аюултай вирус үлдчихэд байгаа. За энэ дээр бол Б вирус бол бүрэн эдгэрдэг вирус ерөөсөө биш. Дэлхийд даяараа Б вирусыг устгадаг эмчилгээ нэг ч байхгүй байна. Зөвхөн дарангуулдаг, үржлийг нь зогсоодог, үржлийнх нь явцыг ингэж гацаадаг ийм эмчилгээнүүд л байгаа. Тэгмээс бүрэн устгах чадахгүй байгаа. Тийм учраас нэгэнт Б вирустэй бол хавдрын эрсдэлтэй гэж бодоод бүх насаараа шүү. Бүх насаараа хавдрын хяналтанд явж явах хэрэгтэй. Дельта вирусын дээр бол эмчилгээ яригдж байгаа боловч одоохондоо бүрэн устгах бас чадахгүй байна. Дарангуулдаг эмчилгээ байна, бүрэн устгадаг эмчилгээ алга. За тэгээд та бүхний асуулт байвал хариулаад явъя. Одоо би бол одоо сүүлийнхэн одоо хэдэн амьдралынхаа хэдэн одоо сүүлийн хэдэн жилийг юунд зориулж байгаа вэ гэхээр зэрэг энэ хорт хавдрыг үүсгэж байгаа эрсдэлтэй хүмүүсүүдийг барьж аваад эрт дээр нь хянаж агаад хорт хавдрыг жижиг дээр нь илрүүлэхийн төлөө би их анхаарч ажиллаж байгаа. Яг бол хожуу шатандаа илэрнэ гэдэг бол үндсэндээ амь насаа алдснаас ялгаагүй болчиход байгаа юм л та. Тийм учраас баг дээр нь илрүүлнэ гэдэг бол хүний амь насыг аврахтаа яг адилхан ийм л юм байна. Тэгэхээр зэрэг би одоо эмнэлэг дээр жишээлх юм бол Б вирусын халдвартай ч юм уу Д вирусын халдвартай өмнө нь С вирусын халдвартай байжгаад эдгэрсэн эдгэрээгүй иймэрхүү улсуудыг хяналтанд авч агаад араас нь ингэж дагаж явж агаад хавдрыг гараад ирэнгүүт л барьж аваад эмчилгээнд оруулахын төлөө яваад байгаа юм.
Яг бол энэ бол жинхэнэ хүний аймыг аварч байгаа асуудал байхгүй да. Түүнээс нэгэнт томорцсон хойно барьж авна гэдэг бол тийм хариуцлагатай зүйл биш. Баг дээр нь барьж авах хэрэгтэй байхгүй да. За ийм л асуудлыг ойлгуулчихъя гэж бодоод өнөөдрийн лайвыг дахиж хийлээ. Тэгээ та бүхэн маш олон хүн шеэрлж өгөөрэй. За халдварлагт замуудын талаар. Халдварлах замын талаар их янз янзын буруу зөрүү ойлголт их байдаг юм байлээ. За би бол ерөөсөө энэ дээр нэг л юмыг маш сайн ойлгоосоо гэж боддог. Илэгний С вирус бол бэлгийн замаар тийм амархан дамждаг вирус биш. Хүмүүсүүд их буруу зөрүү ойлголттой байд юм байлээ. Яг бол энэ дээр маш их судалгаа хийгдсэн. С вирус бол бэлгийн замаар тийм амархан дамждаг вирус биш юм а гэдгийг бол баталсан. Бүр маш том судалгаа хийгдсэн. Тэр маш том судалгаагаар юу гэж гарч ирсэн бэ гэхээр зэрэг С вирус бол 190 мянган удаагийн тохиолдлоос нэг л удаа бэлгийн замаар дамждаг юм байна гэдэг ийм судалгаа гарч ирсэн. 190 мянган удаагийн тохиолдол. Тэгэхээр зэрэг С вирус бол бэлгийн замаар тийм амархан дамждаг вирус биш. А Б вирус ч гэсэн тийм амархан дамждаг вирус биш. Гэхдээ Б вирусны онцлог нь юу вэ гэх юм бол С вирустай харьцуулахад бэлгийн замаар дамжих магадлал бол арай өндөр. А гэхдээ жишээлх юм бол над дээр одоо ингээд үзүүлж байгаа улсууд дотор нэг гэр бүлийн 2 хүн байна. Нэг нь илэгний Б вирустэй, нөгөөх нь илэгний Б вирус байхгүй. Энэ 2 хүн байхад нэг нь вирустэй тэр чигээрэл бүх насаараа явдаг, нөгөөх нь вирусгүй илэгний Б вирусгүй тэр чигээрэл бүх насаараа явж байгаа юм. Голдуу иймэрхүү байдаг. Харин тэр вирусгүй хүн голдуу дархлаа үүсцэн байдаг юм. Тэгэхээр зэрэг эндээс харахад бол илэгний Б вирус бол бэлгийн замын одоо замаар тийм амархан дамждаг вирус биш юм байна. Хоёрдугаарт бэлгийн одоо харьцаагаар одоо нөгөө одоо хүн нь вирусгүй хүн нь бол дархлаа бас тогтцсон бай. Байгалийн дархлаа тогтцсон байдаг юм байна. Өөрөөр хэлбэл вакцингүйгээр дархлаа тогтцсон байдаг юм байна. Тийм учраас энэ 2 хүн бол хэдийгээр бүх насаараа амьдарч байгаа ч гэсэн нэг нь Б вирустэйгээ нөгөөх нь Б вирусгүй ингээд яваад байдаг юм байна гэдгийг бол ойлгож байгаа юм. Тэгэхээр зэрэг хэдийд одоо Б вирустэй хүн, бэлгийн Б вирустэй хүн бэлгийн замаар халдвар одоо дамжуулах эрсдэлтэй вэ гэх юм бол байна шүү дээ. Тэр бэлгийн харьцааны үеэр ямар нэгэн одоо цус гарах, шарах үүссэн тохиолдолд тэр шарахаар дамжиж, цусаар дамжиж халдвар бол одоо орж болно гэхээс биш цусны оролцоо байхгүй байхад бол ямар нэгэн одоо бэлгийн замаар бол дамжих эрсдэл одоо байдгүй юм байна. Мөн одоо нөгөө бэлгийн одоо тэр хавталд орж байгаа хүн маань өөрөө дархлаа султай нас хэтэрхий залуу тэгээд нэг тал нь вирусын идэвхжил маш өндөр байх юм бол магадгүй одоо дамжих магадлал бол арай өндөр гэж үздэг юм. Жишээлх юм бол нэг тал нь одоо илэгний Б вирустэй тэгээ Е антиген өндөртэй тэгээд дээр нь вирусын үржил маш ихтэй байх юм бол магадгүй дамжиж магадгүй. А түүнээс биш ердийн одоо тохиолдолд бол тийм амархан дамждаггүй юм а гэдгийг ойлгох хэрэгтэй. А дельта вирус байна. Дельта вирус бол зөвхөн Б вирустэй хүн дээр л халдвар авна. Хэрв тэр хүн маань Б вирус байхгүй бол шууд дельта вирусын халдвар авна гэж хэзээ ч байдаггүй. Яагаад байдаггүй вэ гэхээр зэрэг дельта вирус амьд явахын тулд Б вирусын бүрхүүлийн гадаргуун антиген гэдэг юм байж тэр бүрхүүлийг нь ашиглаж одоо дельта вирус амьдэрдэг байхгүй да. Тийм учраас Б вирусгүй хүн дээр дельта вирусын халдвар авна гэж хэзээ ч байдаггүй. Тэгэхээр зэрэг хэрв та Б вирустэй бол харин бэлгийн замаар магадгүй дельта вирусын халдвар нэмж авч магадгүй. Тэр бол авах эрсдэл бол өндөр. А гэтэл та Б вирусгүй бол дельта вирусын халдвар одоо бэлгийн замаар тийм огт авахчгүй ямар ч замаар бол дельта вирусын халдвар авах боломжгүй гэсэн байхгүй да. Онлын хувьд боломжгүй гэсэн. А хэрв та Б вирустэй бол дээр нь дельта вирусын халдвар ингээд авчдаг. А гэтэл ерөөсөө ард түмний дунд нэг ийм буруу ойлголт байдаг юм байна. Би Б вирустэй явж байгаад миний Б вирус дельта болоод хувирчжээ гэж яриад байдаг. Над дээр орж ирчээл тэгж яриад байдаг. Тийм юм бол хизээч байдаггүй. Хизээч Б вирус дельта руу хувирдаг ч юм уу, дельта руу шилждэг ч юм уу, шилждэг гэж бүр яриад байгаа байхгүй. Тэр бол маш буруу ойлголт. Хизээч одоо Б вирус дельта руу хувирдаг ч юм уу, шилждэг юм байхгүй. Харин Б вирустэй хүн дээр нэмэлт халдвар дамжиж авдаг байхгүй. Тэр нь бол одоо санамсаргүй байдлаар, хайхрамжгүй байдлаар нэмж халдвар авах магадлал маш өндөр. Яг өндөр вэ гэхээр зэрэг илэгний дельта вирус бол хамгийн бага одоо титрээр маш цөөхөн тоогоор байхтал халдвар дамжуулах эрсдлээрээ бол бусад вирусээс илүү одоо өндөр гэж үздэг. Нэгдүгээр дельта вирусын хэмжээ нь жижиг гэн. Хоёрдугаар халдварлах чадвар бол өндөр гэж үздэг.
Тийм учраас хэрв та Б вирустай бол харин нэмж дельтагийн халдвар авахгүй байх талаас нь анхаар. Хэрв шүдний эмчилгээнд орж байгаа бол, хаалгаанд орох гэж байгаа бол, мис ажилбарт орох гэж байгаа бол ариутгал хэр зэрэг сайн явагдаж ийн гэдгийг сайн асуугаарай. Эмчилгээнд орох гэж байгаа тэр эмнэлгээс би одоо нэмж халдвар авмааргүй байна гэдэг талаасаа маш сайн анзаараарай. За тэгээд бэлгийн хавтагч гэж хүн байгаа шүү дээ. Тэр хавтагчтайгаа нийн нөгөө хэлээрээ тийм ээ. Тэгээд одоо дельта вирустэй бол маш болгоомжтой байгаарай л гэж одоо хэлмээр байна да. За бид Асуулт их орж ирсэн юм. байна. Аяг халбгаар энэ вирусуудын ер нь дамжих магадлал аяг халбаг байна. Ер нь бол зөвхөн А вирус барих. нөгөө бохрын шар гэдэг вирус л бол аяг халбгаар ахуйн замаар дамжих нөхөөс биш Б-ч дамжихгүй, С-ч дамжихгүй, Дельтач дамжихгүй. Энэ гурван вирус бол гуруула аяг халбаг ахуйн замаар бол дамжихгүй. Тэгтээ магадгүй сойз сахлын утгаар бол шархалсан тохиолдолд бол цуснаас цус гэдэг утгаараа бол дамжиж магадгүй. Бусад тохиолдолд бол тийм амархан дамжихгүй гэдгийг одоо ойлгуулж хэлье гэж бодож байна. За өөр ямар асуулт байна? За ээж гараад. За илгэний төмөр их өглөлттэй хүн өнгөрсөн сард шинжилгээ өгсөн. Энэ шинжилгээгээр нь танд үзүүлж болох уу гинэ? За тэр бол одоо боллгүй яг шинжилгээ одоо бүрэн бүрдсэн бол онш тогтооход амархан байдаг. Ерөөсөө илгэний өвчтнийг онцлоход ерөөсөө цөөхөн хідэн шинжилгээ байхад л бол миний хувьд бол маш амархан зовлонгүй онцлдог байгаа. Яг одоо илгийг гэмтээдэг одоо нэг 7-8хан шалтгаан байдгийг хүний бие дотор. Тэр 7-8хан шалтгааныг л тодруулахад бол илгэний ямар ч өвчтнийг бол бараг бол их зовлонгүй онцлцдаг юм аа. За Б вирус байгаа гэсэн. Тэгээд тоол ус 0 гарсан. За энэ чигээр ингээд 0 вирус байгаад байх болов яах бол цаашдаа ямар хяналт хийх вэ гэнэ. Энэ маш чухал асуулт байна. Иймэрхүү улсууд маш олон байдаг. Яг хөө илгэний Б вирус тоологдож байгаа хүн, тоологдохгүй хүн гэж хоёр янзын хүн байгаа. Зарим илгэний Б вирустай улсуудын вирус нь тоологдоод яваад байдаг, зарим тоологдохгүй яваад байдаг. За энэ дээр бол Тайваны маш том судалгаа хийгдсэн. Тайваны судалгаагаар юу гэж гарсан бэ гэхээр зэрэг Б вирус нь их тоологддог хүн болвол илгэний хор тавдар үүсэх эрсдэл, илгэний хатуурал үүсэх эрсдэл, илгэний өрөвсөл явагдах эрсдэл илүү өндөр байдаг юм байна. Илүү хор тавдар үүсдэг юм байна гэдгийг бол бүр баталчихсан. Энэ бараг 10 хэдэн жилийн өмнө маш сайн судалгаа хийгдээд бараг 20 жилийн өмнө л хөө. Тэгээ тэр бол бүр тодорхой болчихсон судалгаа байхгүй юу? Энэ дээр бол ямар ч асуудал эргэлзээ байхгүй. Вирус чинь их тоологдно гэдэг бол сайн зүйл биш. Тийм учраас хэрвээ чи Б вирус чинь тоологдож байвал заавал дарангуулах хэмжлэгээ хийжсэн дээр тоологдохгүй байгаа улсууд бол бас 100% тайвширч болохгүй. Вирус нь одоо тоологдохгүй идэх багтаа байлаа гэд та хор тавдар үүсэхгүй гэсэн үг биш. Хатуурал үүсэхгүй гэсэн үг биш. Гэхдээ эрсдэл бол арай бага. Иймэрхүү улсууд бол хянаад хэрв одоо илгэн өрөвсөлгүй алаацсаад хэвэн бол заавал вирусны юм уух гэдэг заавал шаардлага байхгүй. Гэтэл илгэн хатуураад, илгэний эс нь гэмтээд, за ингээд илгэн сорвжоод байх юм бол вирусны эмчилгээ хийгээ явж ирсэн дээр баха гэж би хэлмээр байна. За сахлын утгаар дамжих уу гэсэн байна. Дамжнаа. Хумсны утгаар дамжих уу гэсэн байна. Бас дамжнаа. Хэрвээ юутай бол цустай байвал. За гэж байна. За юу хордлогын гаралтай. За Хавдрын талаар одоо энэ чинь зүсний өрөвсөл ариг марх гээл юу. За ер нь хордлогын гаралтай хор тавдар тун ховор байдаг юм аа. За хордлогын гаралтай хор тавдар дотор бол хамгийн аюултай хор бол афлатоксин гэдэг ийм хор байгаа. За энэ афлатоксин гэдэг хор маань хаанаас гарч ирд юм бэ гэхээр зэрэг ерөнхийдөө хоол хүнсний ялангуяа будаа одоо гурилан дотор байдаг зарим одоо хөгцөрсөн гурил, хөгцөрсөн будаа. За иймэрхүү хөгжсөн хоол хүнсний дотор байдаг афлатоксин гэдэг хор байгаа. За энэ хор бол илгэний хор тавдар үүсгдэг гэдэг нь бол дэлхийд даяараа бол нотлогдчихсон. Тэгэхээр за хэрв та ингээ будаатай хоол иддэг бол тэр чийгшил, за тэр ямар нэгэн мөөгөнцөр муудсан байна уу гэдгийг маш сайн ажиглаж явах хэрэгтэй. За зарим тохиолдолд бол муу одоо шаардлага хангаагүй пив
одоо шар айрган дотор бол афлатоксины хэмжээ өндөр байдаг байж магадгүй гэж үздэг юм. Яг тэгвэл бас шар айргийн чинь бас нөгөө нэг юугаар хийдэг шүү дээ. Одоо дороожор хийдэг шүү дээ, тийм ээ. Тий. Тэгээд тэр дотор чинь бол заримдаа бол афлатоксины бол агуулмж бол байдаг гэж үздэг юм. Хэрвээ тийм муу одоо чанар муутай пиав их хэмжээгээр уугаад байвал афлатоксины хордлого бас авч яж магадгүй. Гэхдээ ер нь бол одоо шар айрыг үйлдвэрлэгч нар бол афлатоксинаа бол шалгаж үздэг байх гэж би зүгээр найдаж байна. Афлатоксинаас бусд нь бол голдуу урт хугацааны одоо хордлого бол их ховор байдаг юм. Яг бол хордлого бол ерөөсөө голдуу одоо нэг хордлого аваад тэгэл голдуу ингээд тэр дуусчдаг л та. Ер нь бол богино хугацаанд хордлого авдаг. Байнга илгээ хордуулаад яваад байдаг улсууд бол их ховор байдаг юм. Гэхдээ зарим тохиолдол байна. Яг бол зарим улсууд ингээд байнга ингээд хортойг нь мэдэхгүй ингээд хөвшил болгоод янз бүрийн хортой юм хэрэглээд байдаг юм. За жишээлх юм бол ургамал энэ төр янз бүрийн юмнууд ингээд өдөр болгон буцалгаж уугаад байдаг. Тэрийг өөрөд нь хортой байна гэдгийг мэдэхгүй яваад байдаг. Архаг хордлого байдаг. За ийм тохиолдолд бол олон жилийн үр дагавраар гарч иж магадгүй. Архины хордлого бол ойлгомжтой. Хэдэн 10 жил архи усан хүн бол хорт авдар бол өсөн шүү дээ. Тэр бол аюултай. За ингэнэ. ВД вирусууд тоологдгоо, тоо нэлээ өндрөө. За тэгсэн гэрнэ алаад саад нь хими яваад байд юм аа. За. Яах вэ? За энэ ВД вирус хоёулаа байсан ч гэсэн алаад саад нь хэвийн. Дээр нь илэг нь хатуураагүй. За илэгний сорвжилт байхгүй. Ийм бас заримдаа их ховорч гисэн ийм тохиолдолтой хүмүүс зөндөө байдаг. За ийм хүмүүсүүд бол зүгээр хянаа явж явахт болно. Хянаа явж болно. Вирус чинь нэг өндөр тоологдохгүй тэрийг заавал одоо эмчлэх гээд айхтар гайхаад байх юм байхгүй. Хатуурал үүсэхгүй, хавдар үүсэхгүй. За тэгээд дээр нь сорвжилт үүсэхгүй тохиолдолд зүгээр л одоо хянаад явж болно. Та айх зүйл байхгүй. Харин хяналт чинь их зөв байх ёстой. Маш сайн мэрэгжлийн эмчээр хянуулах хэрэгтэй. Түүнээс биш одоо туршлага багтаа эмч бол хянаж байгаа гэдээ бас аюултай таал бол байдаг юм. Тийм тэгж яваа гинтцэн улсууд ч байдаг. Тэгж л болохгүй. Бусдаараа бол зүгээрээ. За зангиллаа уйлан хай. За хоргоо авдар, хортой авдар эднүсний ялгааг тайлбарлаад өгөөч. Юу намайг илгэн дээр 2 уйлан хай байна гэсэн юм аа гинэ. За уйлан хайг бол бид нар тийм их хортой гэж үздэггүй. Уйлан хайтай хорт авдар гэж их ховор байдаг юм. Маш ховор байдаг. Голдуу гэхдээ илгэний өөрийнх нь одоо хорт хавдар уйлын хайтай байна гэж байдаггүй голдуу. Энэ тэндээс үсэрхийлж очсон хавдар заримдаа уйлын хайлыг шинж агуулсан тэгээ дундуура таславчтай тийм уйлын хайлыг шинж чанартай хорт хавдар хаяа маш ховор тохиолдол байдаг юм. Тийм учраас уйлын хай дээр бол айхтар санаа зовоод бол хэрэггүй. Харин зангилаа гэдэг үг бол маш аюултай үг. Зангилаа гэдэг үг яагаад аюултай вэ гэхээр зэрэг зангилаа гэдэг үгний цаана юу ч байж болно. Зангилаа гэдэг үгний цаана хорт хавдар байж болно. Хоргуу хавдар байж болно. Зүгээр одоо тийм хоргуу зүгээр хавдарч биш бүтэц байж болно, тийм ээ. Тэгэхээр зэрэг зангилаа гэдэг бол маш ерөнхий нэршил учраас зангилааны цаана юу байна гэдгийг нарийн оншилж чаддаг байх хэрэгтэй. Зангилааны цаана хортой юм байвал болгоомжлно. Зангилааны цаана хоргуу юм байвал 50 байж болно, тийм үү? Тэгэхээр энэ зангилаа гэдэг үгийг бол маш болгоомжтой. Зарим тохиолдолд зүгээр хатуурлын зангилаач гэж бас байдаг. Илэг хатуураад эхлэхээр зэрэг тэнд нь ингээд зангилаа үүсчихэд яг хавдар шиг харагдаад байдаг боловч үндсэндээ тэр бол хорт хавдар биш. Гэхдээ тэр зангилаанаас зарим зангилаанууд нь хортой болоод хорт хавдар болоод шилжиж бас болдог. Тийм учраас зангилаа гэдэг үгийг маш болгоомжтой хянаж явах хэрэгтэй. Аюултай бол аюултай, аюулгүй бол аюулгүй. За хөвлийн устай 14 хоноод ахуулдаг. За яавал энэ усыг багасгах вэ? Танд үзүүлвэл ямар шинжилгээтэй яаж цаг авах вэ гинэ. За яг над дээр бол ерөнхийдөө илэгний үйл ажиллагаа тодорхойлох биохимийн иж бүрэн биохим байж болж байна. Илэгний хатуурлын шинжилгээ, илэгний хавдрын шинжилгээ. За тэгээд одоо тэр эхо энтер байж хахад бол би бол хангалттай мэдээлэл авчнаа. Тийм учраас мэдээлэл бүрэн бол хүрээд ирэхгүй юу дөө. За бүрэн биш байсан ч хамаагүй хүрээд ирж болно. Би тэгээд дутуу юмыг бүрдүүлээд одоо үзэж хараад явчнаа. За хатуурал зөөлрөх үү гинэ. Хатуурал бол зөөлрч болно. Гэхдээ ер нь бол хатуурал зөөлрөхөд ямар нэгэн одоо юу байх хэвээр шаардлага хангах хэвээр. Яг бол хатуурлын шалтгаан гэж байдаг. Хатуурлын шалтгаан гэж 5-6 шалтгаан байгаа. Тэр 5-6 шалтгаан арилах юм бол хатуурал зөөлрөнө. Шалтгаан арилаагүй байхад зүгээр хатуурал өөрөө аяндаа зөөлрөнө ч хизээч байхгүй гэдгийг л ойлгочих. За цэгийн имээ ууж дуусаад ямар шинжилгээ өгөх вэ гинэ.
Цэгийн имийг үү? За цэгийн имийг ууж дуусгасны дараа вирусээ арилж үгүй юу гэдгийг үзчих хэрэгтэй. Өрөвсөл нь арилж үү гэдгийг үзэх хэрэгтэй. Хатуурлан зөөлөж гинүү гэдгийг үзэх хэрэгтэй. Бүр арилаад дуусныхаа дараа хавдрын хяналтыг байнга хийж явах хэрэгтэй. Ийм л юмыг анхаарч байна. Одоо үндсэндээ бол Монгол улсад бол элэгний Ц вирусын гаралтай хорт хавдар бол буурсан. Гэхдээ бүрэн арилаагүй. Одоо биднүүсийн хийсэн судалгаагаар монголчуудын дунд хийсэн судалгаагаар Ц вирусээ устгуулсан улсуудын дунд хорт хавдар үүсэж байгаа байхгүй да. Тэгэхээр зэрэг биднүүсийн хийсэн судалгаагаар нийт хорт хавдрын 26% нь бол Ц вирусын гаралтай хорт хавдар Монголд одоо хүртэл байна. Энэ яагаад байна вэ гэхээр зэрэг маш олон жил Ц вирустэй явцсан учраас устгасны дараа ч гэсэн нөгөө хавдрын суур тавигдчихад байна шүү дээ. Нэгэн суур нь тавигдсны дараа вирусыг устгалаа гэд ямар ч үр дүн гарахгүй гэдгийг л ойлгочих. За алаад сад 400 гарсан хүн яах вэ гинэ? За халаасаа 400 гэд бол маш өндөр тоол та. Энэ бол маш хүчтэй эсийн задрал явагдаж байна гэсэн үг, маш хүчтэй элэгний өрөвсөл явагдаж байна гэсэн үг. Энийний цаана шалтгаан байгаа. Тэр шалтгааны заавал олж шалтгааныг эвчлэхгүй бол хичнээн гал унтраагаад нэмэргүй. Маш том шалтгаан байгаа тэрний цаана бол. Вирусч байж магадгүй, хордогч байж магадгүй. За ямар нэгэн өөр шалтгаан өөгчлөлт ч явагдаж магадгүй. За дархлааны гаралтай өрөвсөлж явагдаж магадгүй. Маш олон шалтгаан байгаа. Тэднүүсийг учрыг олж иж эмчилнэ. За нэг л зүйлийг маш сайн ойлгоорой. Хэрв таны алаасаад өндөрлд явдаг бол хэзээ ч тайвширч болохгүй. Яг тэгвэл алаасаад өндөр явна гэдэг бол нэг л өдөр хатуурна гэсэн үг, нэг л өдөр хавдар үүснэ гэсэн үг, нэг л өдөр элэгний дутагдал орно гэсэн үг, нэг л өдөр хүндэрнэ гэсэн үг. Тийм учраас хэрв таны алаасаад өндөрлд явдаг бол заавал нарийн мэрэгжлийн элэгний эмч заавал хандах хэрэгтэй. Өөр арга байна. За ингээд маш олон хүн түгээгээд өгөөрэй. Маш чухал юм ярьж шүү өнөөдөр чинь. Гэманган гэж юу вэ? Хортой хавдар мөн үү гэсэн юм. За гемангиом гэдэг нь үндсэндээ бол хоргүй хавдрын нэг төрөл шүү дээ. Маш олон тийм судаснууд ингээд зангилаанууд ингээд үүсчихсэн судасны ингээд цусны судаснууд ингээд нийлчихсэн юм шиг тийм том улаан ялзраа юм л байдгийг харахад нүд шиг юм шиг тийм юм байдаг байхгүй да. Тэгэд энэ бол тийм хортой зүйл биш. Гемангиом бол нэг хурдан томордоггүй. Томорсон ч гэсэн тэр бол нэг амь насанд аюул үүсгдэггүй. За мэдээж хэрэг бүр их томорсоор хагаад маш томоохон судсыг дарддаг ч юм уу эсвэл хагарах юм бол аюул үүсч магадгүй. Хагараагүй томоохон судс юм уу цөсний сувгийг дараагүй байсан цагт бол гемангиомыг аюултай хүчин гэж үздэг юм аа. Зүгээр хянаа явуулж болно л гэж хэлмээр. За танд үзүүлвэл яаж үзүүлэх вэ? За би ч одоо нөгөө нэг байнгын хаяг тэндээс байгаа бол байнгын хаяг гэдэг шиг Happy Heritage эмнэлгийн зөвлөх хэмжээр ажиллаж байгаа. Happy Heritage эмнэлэг дээр өглөөнөөс бараг л орой хүртэл ингээд сууж байгаа. Гэхдээ одоо маргааш энэ төр бол нэгээс хоёр хүртэл л үзэх байх. Түүнээс биш хоёроос хойш бол жоохон үзэх амжихгүй байж магадгүй маргааш энэ төр бол тийм ээ. Хоёр хүртэл бол үзэж байгаа. Гэхдээ яг нэг онцлог нь юу вэ гэхээр зэрэг хүмүүсүүдийг ирсэн одоо дарааллаар нь номероор үзээд байгаа. Түүнээс цаг ингээд хуваарлахаар зэрэг ерөөсө цагтаа манай монголчууд ерөөсө цагтаа ирдэггүй нэг аюултай. Тийм учраас цаг хуваарлахгүй ирсэн дарааллаар нь үзээд байгаа. Тэр нь илүү шудраг юм байна гэж ойлгосон. Ер нь бол. За ВД хоёулаа тэг байна гэж байх уу гинэ. Хоёулаа тэг байна гэж байна. Тэр бол тийм муу зүйл биш, сайн мэдээ. Гэхдээ энэ дээр тайвширж ерөөсө болохгүй. Бусад үзүүлэлтүүд чинь сайн байна уу гэдгийг шалгаж явах хэрэгтэй. Жишээлбэл хэдийгээр БД вирус чинь тоон тэг байсан ч гэсэн өрөвсөл чинь өндөр, хатуурал чинь өндөр, сорвжилт хүчтэй явагдаж байвал тэрэнд ерөөсө тайвшрах хэрэггүй. Тэрний цаана маш аюултай юм явж иж болно. Тийм учраас мэрэгжлийн хүн л гэж чухал. Мэрэгжлийн биш хүн бол одоо нэмэр муутай дөө ер нь бол. За алаад шивийн хасаад өндрөө. За тэгээд энэ дээр нисэл ууж байгаа юм шиг байна. Энийг уугаад иж болох болсон байна. За ерөнхийдөө алаад хэвийн асаат өндөр улсууд бол голдуу ямар нэгэн хордлогын шинжтэй байдгийг. Тэгэхээр таны ууж байгаа юм дотор нэг хордлогын шинжтэй нэг зүйл байна л гэсэн. Тэр хордлогын шинжтэй ямиг хайж олох хэрэгтэй. Энийг хайж олох тун амаргүй. Би бол одоо зөвхөн заримдаа нөгөө нэг цагдаа шиг байцааж ижил яг тэр хордлогын хордоод байгаа шалтгааныг хайж олдсон шүү дээ. Бүр зарим тохиолдолд 20-30 минут байцааж иж нэг юм олж авдаг. Заримдаа олдохгүй тохиолдолч байдаг. Яг бол хүмүүсүүд бүх юма зарим хэрэгсэн юма мартцсан байдаг хүн. Муудаач биш. Надад тодлоо яриад байгаа юм биш.
Үнэхээр хэрэгэлцэн боловч мартцсан байдаг байхгүй хүмүүсүүд чи юу хэрэгэлснээр мартцсан байдаг. Тэгээ бүр хойно хүү нэрээ эмчи би тийм хэрэгжилж исэн юм байна штэ. Тэрнээс болоод хордсон юм болоо да гэд ингээ бүр хэдэн сарын дараа гівгэн саналаа гэж орж ирдэг байхгүй да. Тэгээ зэрэг хүмүүсүүд хотлоо яриад байгаа юм биш. Юу ууснаа мартцсан байдаг. Ямар хортой юм хэрэгэлснээр мартцсан байдаг. Тэгээд тэр хүмүүсүүдийн бас буруу биш. Гэхдээ олоход бас ярихтай тэр хордуулаад байгаа хүчин зүйлийг. Зарим тохиолдолд зүрхний өвчнөөс болж асаат нэмэгддэг шүү. Хэрвээ таны асаат дангаараа өндөр байвал зүрхний булчингийн жоохон эсийн гэмтэл явагдахад бол асаат өндөр байж болно. Биеийн булчин дээр бас жоохон гэмтэл гарахад асаат өндөр гардаг юм. Гэхдээ алаат бол өндөр гарахгүй. Тэгэхээр магадгүй та ингээд заал авч байгаа ч юм уу спортоор хичээлж байгаад ингээд булчин чинь ингээд хөхөртлөө юм зохиолсон байхад бол асаат бол таны шинжилгээнд өндөр гарч магадгүй. Энийг бол та гэхдээ элэгний өвчнөд холбоод хэрэггүй. Яг бол асаат гэдэг бол хүний биеийн ямар ч булчин бяцрал аваад гэмтэхэд бол асаат өндөр гардаг байхгүй юу? Тийм учраас энийг бол ялгаж оншилж чаддаг байх хэрэгтэй. За ер нь. За та бүхэнд өнөөдөр нэг анхаарал хандуулсанд баярлалаа. Албан бус байдалд одоо иймэрхүү кофе шопд өнөөдөр лайва хийлээ. Чөлөөтэй байдлаар ярьлаа. Тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа. Маш олон хүнд энэ лайвыг түгээгээд өгөөрэй. Тэгэх юм бол маш олон монгол хүн ирүүл явах юм аа л гэж ойлгож байна. За та бүхэнд баярлалаа. За гэж энэ нэг ийм комент байна. Нэлээд чухал комент байна. За юу таны нэг постыг харсан юу сахартай хүмүүс ямар нэгэн хор тавдраас хавдрын хяналтанд байгаарэ гэсэн байсан. Энэ ямар учиртай вэ гинэ. За яг сахартай хүмүүсүүд нэг ийм юм болдгийн. Ерөнхийдөө нэгдүгээр сахартай хүмүүсүүдийн дархлаас бол болдгийн. Дархлаас уларна гэдэг бол ямар ч хор тавдрын бас нэг суур одоо гэж үздэгий. Нэгдүгээрт. Хоёрдугаар сахартай хүн дээр бол байж тээ тийм ээ элэг өөхөлдөг. Элэг өөхснөөс болоод бас элэгний өрөвсөл явагдаад элэгний хавдар үүсэх эрсдэл нэмэгддэг. Тийм ээ? Гол бас нэг. За бас сахартай хүн дээр бол зарим тохиолдолд нойр болчихсон хор тавдар бас үүсэх эрсдэл бол арай өндөр тал бол бас байдаг. Энд утгаараа бол ер нь бол сахартай улсууд бас болгоомжтой явж яхад бол бас буруудахгүй л гэж хэлмээр байна. Өөр юу гэж асуулт орж ирж байна. За юу одоо нэг бас нэг өөр хүн ингэсэн байна. За та нэг мэдээ ширсэн байсан юу? За юу гэж. Зарим генүүдээс болж хавдар үүсдэг гэсэн байсан. Тэр генийн шинжилгээг Монголд авдаг болов уу гинэ. За энэ зарим генүүдээс болоод хавдар үүсэх эрсдэл зарим хүнээс илүү өндөр байдаг л да. Бүр удмаараа ингээд хавдар манайхан тэр чигээр ингээд удмаараа ийм хавдар үүсээд идэх юм а гэд яриад явж идэг болсо зөндөө байдаг. Яг бол зарим ген бол хавдар үүсгэхэд арай хялбархан тийм хүмүүсүүд бас байдаг. Тэдгээр нь бол дандаа энэ одоо шинжилгээгээр гений шинжилгээгээр бол бүрэн илэрдэг ийм юунууд байгаа. За зарим тохиолдолд манайх бол тийм гений шинжилгээ бол авдаг. Гэхдээ яг ховрол хүмүүс тийм шинжилгээ өгдөг юм билээ. Тэгээд ирээдүйд бол хийлгэж бас болно. За ВЭД вирусын эмчилгээнд юу интерфероны эмчилгээг Монголд хийж байгаа юу хэр үр дүнтэй вэ? Интерфероны эмчилгээ ВЭД вирустэй улсууд хийж байгаа. Яг нөгөө гажнуудаа жоохон өндөр болохоор зэрэг голдуу залуу улсууд дээр л арай хийж байгаа. Өндөр настай юм уу суур өвчин өндөртэй болвол мэдээж хэрэг интерфероны эмчилгээ ороход нэлээд тэр гажнуудыг даваад гарчих хэмжээний суур одоо бие сайтай хүн орно гэхээс биш бас их бие муутай улсууд орвол улам дордох аюул байдаг учраас эмчилгээнд орохын өмнө нарийн юмнуудыг үзнэ. Тэгээд тэр шалгуурыг давж чадчихвэл интерферон эмчилгээнд орно. Монгол улсад бол эрүүл мэндийн даатгалаар интерферон эмчилгээ бол эхэлчихсэн байгаа. За интерферон эмчилгээ бол элэгний дельта вирусыг устгах чадвар бол өндөр. За энэ 20-40% хооронд байдгийг. 20-40% гэдэг чинь 100 хүн эмчилгээнд ороход 20-40 хүнийх нь вирус нь дельта вирус нь арилдаг гэсэн үг. Хэрв нөгөө нэг дельта вирусын нөгөө нэг бас нэг буливертид гэдэг нэг тариа байгаа шүү дээ. Интерферонтой хавсраад хэрэглэх юм бол 70% дельта вирусыг арилгах чадвартай гэж үздэг. Бүрэн мөсөн арилгах чадвартай гэсэн. Энэ бол одоо дэлхий дээр байгаа хамгийн өндөр хэмжээний тоо. Эннээс илүү үр дүнтэй эмчилгээ гэж одоо байхгүй байгаа. Тэгэхээр зэрэг яг хуу тэр дельта вирусын буливертид гэдэг тариаг интерферонтой хавсраад хэрэглэсэн тохиолдолд хамгийн сайн үр дүн гарна л гэдгийг л ойлгочих. Гэхдээ энэ шалгуурыг давж одоо хоёр тарианы шалгуурыг давж гарах чадвартай тийм одоо хүмүүсүүд эмчилгээнд орно гэхээс биш одоо суур бие муутай хүн бол бас хэцүү л дээ. За
ВТ вирус имээ 3 сар ууж байна. Ингээд уугаад байх уу гинэ. Б вирусын юм ууж байгаа юм уу тий? ВТ вирусын имэл гэсэн байна. Д вирусын юм одоохондоо байхгүй байгаа. Зөвхөн тариа байгаа. Тэгэхээр бол таны наад ярьж байгаа юм бол Б вирусын юм шиг байна. Б вирусын имийг бол хамгийн багадаа 2 жил. Ерөөсө хамгийн богинохон курсанд 2 жил байдаг. Тэгэхээр зөв хамгийн багадаа 2 жил уун. За тэгээд 2 жилээс дандаа дээшээгээ заримдаа бүх насаараа уудаг ийм учиртай. Гэхдээ яг зарим тохиолдолд эмчилгээ хийсний дараа зогсоогоод вирус нь эргэж гарч ирж байна гэдгийг шалгаж үзэж болно. Хэрвээ таны вирус дахиж гарч ирэхгүй байх юм бол тэгээд ажиглаад үжиж бас болдгоо л доо. Хүн болгон өөрштэй. Зарим хүний вирусын эмчилгээ ингээ хийчихлээ дараа вирус нь дахиж гарахгүй ингээд нам болчдөг юм. Унтаа байдалтай орчдөг юм. Зарим хүнийх бол эмчилгээ дуусангууд л эргэж гарч ирээд байдаг. За тиймэрхүү улсуудыг бол маш урт хугацааны эмчилгээнд оруулахаас өөр аргагүй болдог юм да. За ингээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Маш олон хүн түгээж өгч туслаарай. За өөр гуйх юм алгадаа. За баяртай.